ноцтой хэрэг. 25 настай Өмнөд Солонгосын үзэсгэлэнтэй эмэгтэй стример цэвэрхэн төрх чин сэтгэлийн харилцааныхаа ачаар цахим сүлжээнд 300 мянган дагагчтай болжээ. Тэрээр өдөр бүр нэгэн цагт шууд дамжуулалт хийж бүжиглэж, ярилцаж фэнүүдтэйгээ холбогддог байв. Гэвч нэгэн энгийн мэт шууд дамжуулалтын дараа тэрээр ямар ч ул мөргүүгээр гинт алга болно гэж хинч төсөөлөөгүй юм. Утас нь холбогдохгүй, мессежинд хариу өгөхгүй. Гэр бүлийнхэн нь хаа сайгүй хайсан ч сураг ажиг гарсангүй. Охиныг дахин олох үед тэрээр хотын захын эзгүй хэр газар хэрцгийгээр хөнөөгдсөн байдалтай олдсон бөгөөд алуурчин нь танихгүй нэг юм биш. Түүнд хамгийн их мөнгө хандивладаг байсан тэргүүн зэргийн шүтэн бишрэгч ах нь байлаа. Гадаа шууд дамжуулалт хийж буй энэ охиныг Юнжиа гэдэг. Тэрээр 2000 онд Өмнөд Солонгосын Тэжон хотод төржээ. Юнжиа жирийн ажилчин гэр бүлээс гаралтай бөгөөд эцэг эх нь энгийн хөдөлмөрч хүмүүс мөн нэг эрэгтэй дүүтэй байв. Юнжиа багасаа л ухаан суусан, эцэг эхтэй тустай хүүхэд байсан бөгөөд өөрийнхөө хүч хөдөлмөрөөр гэр бүлийнхнээ илүү сайхан амьдруулгасан гэж үргэлж боддог байлаа. Урлагийн салбарт орох мөрөөдөлтэй байсан тэрээр жүжигчин болох боломжийг үргэлж эрэлхийлж байв. Гэвч Солонгосын entertainment ертөнцийн өрсөлдөөн дэндүү ширүүн байлаа. Сургуулаа төгсөөд жүжигчин болох гэж оролцсон ч хөөхөн охид дэндүү олон гэр бүлээс нь дэмжиж туслах боломжгүй байв. Түүгээрч барахгүй гялалдсан тайзны ардах харанхуй бараан талыг хүлээн зөвшөөрч чадаагүй тул тэрээр жүжигчин болох замаас түр татгалцахаар шийджээ. 2024 онд охин биедан контентын салбар руу шилжив. Төрөлхийн гадаад үзэмж бие авч явах байдал сайтай байсан бөгөөд чанартай контент бүтээхийн тулд маш их хичээж байлаа. Жил гаруйхан хугацааны дотор 300 мянга гаруй дагагчтай болж баггүй алдартай цахим сүлжээний од болж чаджээ. Түүний шууд дамжуулалт ихэвчлэн гадаа явагддаг байсан бөгөөд өдөр тутмын амьдралын талаар ярилцах, авьяас чадвараа үзүүлэх зэрэг контент хийж, бичлэгийнх нь хэв маяг маш энгийн бөгөөд чөлөөтэй байв. Юнжиа өөртөө нэлээд өндөр шаардлага тавьдаг байлаа. Дагагчдын тоон хэдийнэ өндөр болж, анхаарал татахын тулд зохисгүй үйлдэл хийх, эсвэл мөнгөтэй хүмүүсийг түшиглэн амар хялбараар их хэмжээний орлого олох боломжтойг мэдэж байсан ч тэрээр үүнд хизээч авталгүй үргэлж шударгаар хөдөлмөрлөн контент хийсээр байв. Тэрээр цахим сүлжээний од болж шууд дамжуулалт хийхээ entertainment ертөнцид орох гишгүүр болгож эхлээд хангалттай нэр хүнд хөрөнгө мөнгө хоримтлуулад дараа нь жүжигчний ажлаа үргэлжлүүлэн туршиж үзхийг хүсдэг байлаа. Мөн өөрийн хичээл зүтгэлээрээ гэр бүлийнхнээ сайхан амьдруулж, дүүгийнхээ сургалтын төлбөрийг төлж, эцэг эхтэй шинэ байр авах зэргээр мөнгө хоримтлуулахыг зорж байв. Эцэг эхэн ч охиноо маш их дэмжиж, охиныхоо шууд дамжуулалтыг байнга үздэг байжээ. 2025 оны 9-р сарын 11-ний өдрийн үдээс хойших 3 цагийн орчинд Юнжиа Инчон хотын Ёнжундо аралд гадаа хийх шууд дамжуулалтаа дөнгөж дуусгажээ. Уг нь гэртээ харж амрах ёстой байсан тэрээр эцэг эх рүүгээ аялалд явхаар боллоо. Ойрын хэд хоног шууд дамжуулалт хийхгүй гэсэн маш хачиргалтай зурвас илгээсэн байна. Эцэг эхт нь энэ маш сэжигтэй санагджээ. Тэдний гэр бүлийн уур амьсгал маш халуун дулаан бөгөөд охин гэр бүлийнхэнтэйгээ байнга уцаар ярьдаг байв. Эцэг эх нь охиноо маш сайн мэддэг тул ямар ч төлөвлөгөөгүйгээр зүгээр нэг зурвас биччихэд гинт аялалд явах хүн биш гэдгийг мэдж байлаа. Тэд охинтойгоо холбогдохыг оролдсон боловч хэдэн цаг өнгөрсөн ч утсан дуудаад авахгүй мессеж бичээд хариу ирсэнгүй. Юнжиагийн эцэг эх сандарч хэд хэдэн найзаас нь асуусан боловч хинч түүнийг хаашаа явсныг мэдсэнгүй. Тухайн оройн 22 цаг 46 минутанд эцэг нь охиноосоо нэгэн маш богино зурвас хүлээн авчээ. Тийм олон удаа залгасан байхад дэндүү товчхон хариу ирсэн нь эцэг нь байдал бишсэнийг мэдэж тэр даруй цагдаа дуудлага өгсөн байна. 2025 оны 9-р сарын 11-ний оройн 22 цаг 50 минутад Инчон хотын цагдаагийн газар Юнжиагийн эцгийн яаралтай дуудлагыг хүлээн авсны дараа хүн алга болсон гэмт халдлагад өртсөн байж болзошгүй хэмээн үзэж хэрэг үүсгэн мөрдөн байцаалтыг эхлүүлв. Цагдаа нар дуудлага хүлээн авч эцгийнхний яриаг сонсоод асуудал маш ноцтой байгааг мэдсэн тул цаг алдалгүй охины байрлаж байсан газар болон эргэн тойрны бүх хяналтын камерын бичлэгийг татаж ав. Олон цагдаа нар нэг цаг орчим тасралтгүй шалгасны эцэст нэгэн маш чухал сэжвэрийг илрүүлжээ. 9-р сарын 11-ний өдрийн 15 цаг 27 минутанд Юнжиа шууд дамжуулалтаа дөнгөж дуусгаад тэр хавийн газар доорх зогсоол руу ганцаараа алхан орсон байна. Түүнийг машины хаалга онгойлгон суух гэж байх яг тэр мөчид бараан өнгийн гадуур хувцастай махлагдуу биетэй эрэгтэй хажуугийн сүүдрээс гинт гарч ирэн түүний бугуунаас зууран авч Юнжиагийн эсэргүүцлийг үл тоон хүчээр чирсээр нэгэн цагаан өнгийн машинд оруулжээ. Үүний дараа уг машин хэргийн газраас хурдтайгаар хөдөлсөн бөгөөд үүнээс хойш охин гадаад ертөнцтэй бүрэн холбоо тасарсан байна. Цагдаа нар хяналтын камерын бичлэгээс машины улсын дугаарыг олж тогтоон системд оруулж шалгахад хэрэгт холбогдсон машиныг маш хурдан тодруулав. Машины эзэн нь 50 гаруй настай Чой гэгч байлаа.
Эцэг нь цагдаа нарт хэлэхдээ Чой бол миний охины удаан хугацааны турших хамгийн том хандивлагч төдийгүй Юнжия Чойгийн компанитай гэрээтэй ажилладаг гэдгийг хэлжээ. Чой яагаад Юнжия хүчээр барьцаалж түүнийг хаашаа авч яваа? Цагдаа нар улсын дугаараар дамжуулан машины явсан замыг мөрдөж эхлэхэд машины явсан маршрут тодорхой гарч ирэв. Машин Инчон хотын захаас хөдөлж Чола Пүгдө мужийн Мүжүү хошууг чиглэн явсан бөгөөд төв замаас зөрүүд зайлсхийж хөдөөгийн жижиг зам уул зуруудаар явж чиглэлээ байнга өөрчилжээ. Замдаа нийт 8 удаа төр зогссон бөгөөд машины хөдөлгөөн маш с ิจ гтэй байв. Зогсолт бүр нь 5 минутаас хэтрээгүй байна. Эцэст нь машин Мүжүү хошууны ойролцоох хөнгүй зилүүд ойд хүрээд маршрут нь бүрэн тасарчээ. Нөхцөл байдал яаралтай байсан тул цагдаа нар 2 баг болон хуваагдах шийдвэр гаргав. Нэг баг нэгжлэгийн зөвшөөрөл авч Сөүл хотын Каннам дүүрэгт байрлах Чойгийн гэр рүү яарвчлан очиж түүний амьдардаг байранд бүрэн үзлэг хийж гэр дотроос нь хурууны хээ, үс зэрэг эд мөрийн баримтуудыг цуглуулж хөршүүдээс нь Чойгийн сүүлийн үеийн байр байдал, сэтгэл зүйн байдлын талаар тодруулжээ. Нөгөө баг нь Мүжүү хошуу руу шөнөөр яарвчлан очиж орон нутгийн цагдаа нартай нэгдэн машины хамгийн сүүлд алгуулсан маршруттай уялдуулан ойд хайлт хийх наривчилсан төлөвлөгөө боловсруулж ойн бүсэд нэггүй нэгжлэг хийхээр бэлтгэв. 9-р сарын 12-ны үүрийн 6 цаг 10 минутанд цагдаа нар Мүжүү хошууны эргэн тойрон дах замуудад эргүүл шалгалт хийж байв. Цагдаагийн машин тогиосон үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох ойн гүн рүү орох үед шаварт сууж хөдөлж чадхаа байсан цагаан өнгийн машин байгааг санамсаргүйгээр олж харжээ. Туслахаар зогссон цагдаа нар шаварт суусан машин нь яг өнөөх Чойгийн хэрэгт холбогдолтой машин мөн болохыг танив. Гинт гарч ирсэн цагдаа нарыг хараад Чой маш их сандарч биеийг хөшиж зөнгөөрөө зүхтахыг оролдсон боловч тэр дээрөө газар дээрээ баригджээ. Цагдаа нар шууд л Юнжия хаан байгааг асуухад Чой 54 эсхэн гүрийж бид хоёр шууд дамжуулалтын ажлын талаар маргалдаж нуудалцсныхаа дараа хоёр тийш салж явцгаасан хэмээн хэлжээ. Юнжиягийн хаашаа явсан талаар юу ч мэдэхгүйгээс гадна өөрөө энэ ойн бүсээр зүгээр л дайрч өнгөрсөн хэмээн зориуд тодруулж хэлж байв. Ийм тайлбарт цагдаа нар яаж амархан итгэх вүлээ? Тэр даруй машины эргэн тойронд ой дотор өргөн цар хүрээтэй хайлт хийж мөн дрон төхөөрөмж ашиглан уул мод, бут, сөг, гуу жалга зэрэг нууцлаг газруудад агаараас үзлэг хийжээ. Хагас цагч хүрэхгүй хугацааны дараа нэгэн цагдаа Чойгийн машинаас 50 метрийн зайд байх бутны дундаас нэгэн хар өнгийн том аяллаа чамдаан олсон байна. Чамдааны гадна талд шавар өвс наалтсан байсан бөгөөд цахилгаан нь хагас онгорхой байв. Нээж үзэхэд дотор нь аль хэдийн амьсгал хураасан Юнжиягийн цогц байхыг хараад хүн бүр цочролд оров. Хожим нь шүүх эмнэлгийн шинжилгээгээр чамдааны цахилгаан болон дотор талаас Чойгийн дээнхийн ул мөр олдсон байна. Чамдааны гадаргуугаас мөн хэрэгт холбогдсон машины суудлынхтай ижил материалын уцлаг зүйл олджээ. Охины хумсны завсраас бага хэмжээний хүний арьсны эдис олдсон байна. Харьцуулын шинжилсний эцэст уг арьсны эдис нь Чойгийнх мөн болохыг баталжээ. Юнжия амьд ахуйда бэлгийн хүчирхийлэлд өртөөгүй байна. Эдгээр гол эд мөрийн баримтууд нь бие биенээ баттгаж, төгс нотлох баримтыг бүрдүүлж, Чойгийн гэмт хэргийг бүрэн нотолж чадсан байна. Хөдөлшгүй баримтын өмнө Чой Юнжия хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болов. Энэ нь үнэхээр ойлгомжтой зүйл байлаа. Чой Юнжияад шууд дамжуулалтын үеэр байнга маш их хэмжээний бэлэг явуулдаг байсан бөгөөд Юнжияч Чойгийн компанитай гэрээтэй байсан. Тэдний хооронд чухам юу болсон учраас Чой энэ охинд ингэж хэрцгий хандах болов? Чой өмнөд Солонгосын цахим сүлжээний оддын хүрээлэлд баггүй танигдсан нэгэн бөгөөд тэрээр анх олон нийтийн анхааралд орж Юнжия холбоо тогтоосон нь галзуу мэт мөнгө цацсных нь ач байлаа. Чойгийн цахим нэрийг хар муур гэдэг бөгөөд тэрээр томоохон стримерүүдийн шууд дамжуулалтанд байнга идэвхтэй оролцдог байв. Шууд дамжуулалтын платформын хандивын зэрэглэл дээд тал нь 50 хүртэлх түвшинтэй байхад Чой аль хэдийн 46 дугаар түвшинд хүрсэн нь хамгийн дээд зэрэглэлийн хандивлагчдын инээнд багтдаг байсан ба нийт хандивлсан мөнгөн дүн нь 100 сая воноос давсан байв. Ийм том хандивлагч ямар ч стримерийн шууд дамжуулалтанд орж ирсэн үед маш халуун дотноор хүлээн авдаг байв. Юнжия дөнгөж шууд дамжуулалт хийж эхлэх үед Чой орж ирээд шууд сая орчим вон хандивлаж байсан ба ийм сүржин байдлаар охины анхаарал болон итгэлийг маш хурдан олж авсан байна. Үүнээс гадна Чой гадаад байдлаараа амжилттай яваа бизнесмений дүр эсгэж өөрийгөө мэдээлэл технологийн компани гүйцэтгэх захирал, гартаа entertainment болон шууд дамжуулалтын асар их нөөцтэй шинэ контент бүтээгчдийг хурдан олонд танигдахад тусалдаг хэмээн ярьдаг байв. Тэрээр алдартай мэдээлэл технологийн компанид олон жил ажилласан. Эдгээр шууд дамжуулалтын аппликейшнуудыг хөгжүүлэхэд оролцож байсан. Контент бүтээгчдэд хаягаа хөгжүүлэх болон хандлт авахт нь мэрэгжлийн тусалцаа үзүүлж чадна хэмээн худал хэлдэг байжээ. Энэхүү хуурамч дүрээ илүү үнэмшилтэй болгохын тулд тэрээр Атлахетэй нэрийн хуудас хэвлүүлж компани хуурамч гэрээнүүдийг иж бүрнээр нь бэлдсэн байна.
Тэр байтугай өндөр зэрэглэлийн тансаг машин түрээслэн контент бүтээгчдтэй нууцаар уулздаг байв. Тэргүүн зэргийн хандивлагч хэмээх өгөөмөр дүр эсгэж мөн маш сайн бэлтгэсэн хуурамч материалыг бааз дээрээ тулгуурлан Choi нийтдээ Юнжи Ятай ижил нөхцөл байдалтай 10 гаруй стримертэй гэрээ байгуулжээ. Тэрээр Юнжи Ятай хамтран ажиллах гэрээтэй байсан боловч цагдаа нарын наривчилсан мөрдөн байцаалтаар Choi гаднаас харагддаг шигэ тийм ч мундаг нэгэн биш болохыг илрүүлв. Choi-гийн хүмүүст хэлж зарладаг байсан бүх албан тушаал нь хуурамч, зохиомол байлаа. Түүний хэлдэг мэдээлэл технологийн компани нь Солонгосын холбогдох байгууллагад хизээч бүртгэгдээгүй төдийгүй аль бие усны ажлын байрч байсангүй. Тэрээр ердөөл мэдээлэл технологийн салбарт ажилладаг энгийн нэгэн бөгөөд 50 гаруй настай хизээч гэрлэж байгаагүй зожиг зантай найз нөхөд байхгүй нэгэн байв. Тэрээр энэ насандаа ажлаас халагдах эрсдэлтэй нүүр тулаад байлаа. Хувийн амьдрал гих зүйлгүй тул чөлөөт цагаа бараг бүгдийг нь гэртээ бичлэг үзэж шууд дамжуулалтанд донтон утга учиргүй өнгөрөөдөг байв. Choi-гийн яриад байсан нөөц боломж гэдэг нь өөрийнхөө цорын ганц орон сууцыг барьцаалан банкнаас 300 сая воны зээл авсан явдал байлаа. Choi ямар нэгэн менежмент төлөвлөлтийн талаар огт мэддэггүй байсан бөгөөд зөвхөн муухар аргаар мөнгө цацаж гэрээт контент бүтээгчдтэй бэлэг өгч хандлтыг нь өсгөн алдартай болж буй мэт хуурамч дүр зураг үүсгдэг байв. Тэрээр гэрээ байгуулсан 11 стримертэй орлогоо 40 болон 60 гэсэн харьцаагаар хуваахаар тохирчээ. Choi 60%-ийг, контент бүтээгч 40%-ийг нь авч энэ аргаар оруулсан хөрөнгөө хурдан нөхөж зээлээ төлнө гэж тооцоолсон байна. Гэтэл эдгээр эмэгтэй стримерүүдийн хувьд хэрэв Choi өөрөө хандив өгөхгүй л бол тэдний орлого маш бага байв. Үүн дээр нэмээд Choi өөрийнхөө гүйцэтгэх захирлын хуурамч дүрийг хадгалахын тулд өдөр тутмын зарлага нь маш өндөр байсан тул төд удалгүй нэг нөхийг нөгөөгөр нөхөх гэсэн чөтгөрийн тойрогт оржээ. Өр нь улам бүр нэмэгдсээр хэрэг гарахын өмнө нийт өр нь 430 сая вонд хүрсэн байв. Байнга усан нэмэгдэж буй өрийн нөхийг нөхөхийн тулд Choi-д өөр сайн арга байсангүй тул харьяаны стримерүүдэд улам бүр дарамтлж эхэлжээ. Харин Юнжи Ягийн хувьд цаашдын өсөлт сайтай дагагчдын тоон 300 мянга давсан байсан тул Choi-гийн удирдлагад орох хамгийн их дагагчтай хамгийн их мөнгө олох чадвартай эмэгтэй стример байв. Тиймээс охин мэдээж түүний дарамт шахалтын гол бай болсон байна. Choi Юнжи Ягийн нөхцөл байдлыг огтхон ч харгалзахгүйгээр шууд дамжуулалт хийх цагийг нь шөнөөр болгон өөрчлөхийг шаардаж, ингэвэл гадаадын илүү олон үзэгчдийг татаж хандлт нэмэгдэнэ гэж үзэж байв. Үүний дараагаар шууд дамжуулалт хийх хугацааг тасралтгүй сунгаж, заримдаа Юнжи Яг өдөр бүр бүтэн 8 цагийн турш шууд дамжуулалт хийхийг шаарддаг байв. Мөн өдрийн хандивын хатуу зорилт тавьж, тухайн өдрийн хандивын хэмжээ зорилтт мөнгөнд нүндээ хүрэхгүй бол Юнжи Яг чангаар загнан, хил амаар доромжиж, бүр гэрээгээр далаалган сүрдүүлдэг байжээ. Бүр ноцтой нь Choi охиныг байршлах хуваалцахыг алавдаж, түүний үйлдэл бүрийг 24 цагийн турш хянаж байв. Найз нөхөдтэйгөө уулзах, эсвэл шууд дамжуулалтын контент бэлтгэхээр гадуур гарах бүрт Choi бүгдийг нь цаг тухайд нь мэдж байх ёстой байсан бөгөөд Юнжи Я шаардлагыг нь биелүүлэхгүй бол маш ихээр уурлан хилгэндэг байжээ. Гисэн хэдий ч тэрээр гаднаа залуу үеэ халамжилдаг дүр эсгэж эргэн тойрныхондоо би жи яг төрсөн охин шигээ үздэг. Бүх зүйл дээр нь санаа тавьдаг гэж ярьдаг байв. Энэхүү өвчтөе хит хянах гэсэн донгоо халамж дэмжлэг хэмээн халахвчилж Юнжи Яг ухарчж болдоггүй, урагшилж болдоггүй хүнд байдалд оруулжээ. Юнжи Я байдал бишдэж байгааг анзаараагүй биш, анзаарч байлаа. Найз нөхдийнхөө удаа дараагийн сануулгаар тэрээр Choi-гийн үг, үйлдэл бүрийг ажиглаж эхэлсэн бөгөөд түүнээс олон с ิจ гтэй зүйлсийг олж харжээ. Choi-гийн удирддаг компани нь аль бие усны байгууллагын гэрчилгээгүй байсан бөгөөд Юнжи Ягийн хаягт ямар ч бодит дэмжлэг үзүүлэхгүй байв. Мөн Choi байнга санхүүгийн асуудалтай байна гэх шалтгаанаар Юнжи Ягаас мөнгө зээлдэг байжээ. Хамгийн ихээр охиныг цочирдуулсан зүйл бол тэрээр санамсаргүйгээр Choi-гийн өнгөрсөн үеийн бараан түүхийг олж мэдсэн явдал байв. 2024 оны 12 дугаар сард Choi-гийн удирдлагад байсан өөр нэг стример гэрээгээ цуцлах хүсэл гарахад Choi уурандаа тэрхүү эмэгтэйг шууд зодож хууль бусаар хорьсон байжээ. Аз болоход тухайн үед ямар нэгэн ноцтой хохирол учруулаагүй бөгөөд Choi батлан даалтынхаа мөнгийг төлж суллагдсан байна. Choi ийм хэрэгт холбогдсон ч өөрийнхөө хүчирхийлэх хандлагыг өчүүхэн ч засаж залруулаагүй байв. Эдгээр зүйлсийг олж мэдээд Юнжи Я бүрэн сэхэрч хэрв Choi-той үргэлжлүүлэн хамтран ажиллавал улам гүн намагт шигдэнэ гэдгээ сайн ойлгожээ. Тиймээс тэрээр хэд хэдэн удаа Choi-той уулзаж хамтын ажиллагаагаа зогсоохыг хатуу шаардсан нь Choi-г мухардалд оруулсан эхний цохилт болов. Цаг хугацаа өнгөрөх тусам Choi-гийн орлого нь зарлагаа нөхөж чадхаа байж харьяаны стримерүүдэд дарамтлах нь улам ширүүлсэн байна. Өдөр бүрийн үүрийн 2-3 цагийн үед охиныг шууд дамжуулалтаа дуусгасны дараа Choi цөхөрсөндөө дансныхаа хасах үлдэгдэлтэй дэлгэцний зургийг Юнжи Я руу байнга явуулдаг байв.
Зурган дээр 230 сая воны өртөө байгаагаа харуулсан байх ба араас нь миний чамд өгсөн мөнгийг буцааж өг гэсэн үг бичсэн байдаг байв. Цагдаагийн мөрдөн байцаалтаар Чой энэ үгийг Юнжиа руу дараалан 37 удаа илгээсэн болохыг тогтоожээ. Хэрэг гарахаас нэг өдрийн өмнө охины оршин суудаг байрны цахилгаан шатны үүдний хэсгийн хяналтын камерт нэгэн дүр зураг тод бичигдэн үлдсэн байв. Охин цахилгаан шат хүлээгээ зогсож байхад Чой гинт гарч ирэхэд охин айсандаа хоошоо хид хид ухарчээ. Цөөхөн хідэн үг сольсны дараа Чой гинт Юнжиягийн өмнө сөхөрч унаад утга учиргүй зүйлс ярьж эхэлсэн бөгөөд охин маш их айж байн байн хоошоо ухарч байгаа нь харагдана. Чой араас нь дагаж очоод дахин хідэн үг хэлснээ гинт дуурлан босож охины утсыг булаан авч ямар нэгэн зүйл хийхийг оролдсон боловч Юнжия хамаг хүчээрээ буцааж авсны дараа сая нэг бууж өгөн ганцаараа яваад өгчээ. Хөндлөнгөөс харвал энэхүү сөхрөлт нь Чойгийн бүх аргаа барсан үеийн эцсийн гуйлт бөгөөд алах сэдэл төрхийн өмнөх эцсийн галзуурал байсан юм. Хэрэг гарсан өдөр буюу 2025 оны 9-р сарын 11-ний өдөр Чой банкнаас эцсийн мэдэгдэх хуудас хүлээн авчээ. Тэрээр зээлээ удаан хугацаанд төлж чадаагүй тул банк тухайн өдөр түүний барьцаалсан үйл хөдлөх хөрөнгийг албан ёсоор хураан авч дуудлага худалдаагаар зарах болсноо мэдгдсэн байна. Чойгийн хувьд энэ байр нь түүний хамгийн сүүлчийн хөрөнгө байсан бөгөөд байр зарагдана гэдэг нь түүний нэр дээрх бүх хөрөнгө үгүй болно гэсэн үг байлаа. Энэ талаар юу ч мэдээгүй Юнжия тухайн өдөр гэрээ цуслах асуудлыг дахин хөндөж, юу ч болсон бай хамаагүй хамтын ажиллагаагаа зогсооно. Огт буулт хийхгүй гэдгээ хатуу мэдэгдэжээ. Их хэмжээний өрөнд орсон үед ганц найдаж байсан мөнгөний мод нь хүртэл явах гэж байв. Энэхүү давхар зохилтод Чойгийн тэсвэр төвчээр бүрэн алдагдав. Тэрээр өөрийн шунал болон арчаагүй байдалтай дүгнэлт хийхийн оронд бүх бүтлгүүтэл цөхрөл өрийн дарамтаа Юнжия тогчээ. Охин л түүнээс урвж сөөрүүлсэн гэж бодсон бөгөөд энэ гаж сэтгэлгээ нь түүнийг эрүүл ухаанаа алдахад хүргэв. Юнжия гадаа хийж байсан шууд дамжуулалтаа дуусгасны дараа Чой газар доорх зогсоолд нуугдэн хүлээж байгаад охиныг орж ирмэгц угсхийн дайрч машин руугаа чирж оруулаад түүний эсэргүүцэл тусламж ирийн хашгирахыг үл тоон хүзүүг нь маш чанга боож амьсгалыг нь боогдуулан хөнөөсөн байна. Хэрэг үйлдснийхээ дараа Чой машинаараа сөүлдэх гэр рүүгээ буцаж урдчлан бэлдсэн том аяллаа чамдааныг гаргаж ирээд охины цогцсыг дотор нь хийжээ. Үүний дараа машинаар зүхтах замдаа зориуд 8 удаа чиглэлээ өөрчлөн зогсож уул мөрөө баллахыг оролдсон байна. 9-р сарын 12-ны үрээр Мүжүү хошууны бөглөө ойд хүрч цогцтой чамдааныг уулын ойд бутны дунд хайжээ. Буцаад хөдлөх гэтэл машины шаварт сууж хэргийн газарт гацснаар төд удалгүй цагдаа нарт баригдсан байна. Чой баривчлагдсны дараа хэрэг маш хурдан шүүхийн шатанд шилжив. 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр прокурорын байгууллагаас Чойд санаатаагаар хүний амь хөнөөсөн, хууль бусаар хүний эрх чөлөөг хязгаарласан, лойрын хэрэг үйлдсэн хэрэгээр яллах дүгнэлт үлдэж, бүх насаар нь 20 ял оноох санал гаргажээ. 12 дугаар сарын 25-ны өдөр Инчон хотын дүүргийн шүүх анхан шатны нээлттэй шүүх хурлыг эхлүүлв. Энэхүү бичлэг орох үед анхан шатны шүүх хурал 3 удаагийн сонсгол хийгээд байгаа бөгөөд Чой шүүх хурал дээр гэмт хэрэг үйлдснээр хүлээн зөвшөөрсөн ч сэтгэл хөдлөлөө хянаж чадаагүйгээс болсон хэмээн мэдүүлж хөнгөн ял авахыг оролдож байна. Юнжиягийн гэр бүлийнхэн нэмэлт иргэний нэхэмжлэл гаргаж Чойгоос 120 сая воны нөхөн төлбөр шаарджээ. Одоогоор хэргийг шүүх үйл явц үргэлжилж байгаа бөгөөд шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байна. Шунал болон гаж донгоос үүдэлтэй энэхүү эмгэнэлт явдал мөрөөдлөөр жигүүрлсэн залуухан амийг авч одож цахим сүлжээний ард хуурамч дөрүүд их байдгийг илчиллээ. Хайртай охиноо алдсан Юнжиягийн эцэг эхийн хувьд шүүх хурал болгоно нь тамлал мэт байгаа бөгөөд тэд зөвхөн шудраг шүүхийн шийдвэр сэтгэлийн тайтгалыг л хүсэж байна. За ингээд энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөж байна. Таалагдсан бол дагахаа битгий мартаарай. Дараагийн дугаараар уулзцгаая. Түр баяртай.